Бүгдээрээ сайн уу? Энэ удаа та нартай Кали эдийн буудал гэдэг Солонгос олон ангид драмыг товчлон хүргэхээр боллоо. Лайк, subscribe дараад киногоо үзээрэй. Нийтвэр анги. 10 жилийн өмнө зул сарын цастай орой Жи Канхи мөрөөдлөө биелүүлэхээр Сөүл явахаар зориулсан байлаа. Чон Ёнсуу Канхиг явуулна гэхээс гуниглаж байтал Канхигийн аав түнд Канхи Сөүлд зөндөө олон сайн залуутай уулзрах байхтаа гэж хэллээ. Ёнсуу гаднаа тоогоогүй царайлсан ч дотроо гунигласаар л байдаг. Канхи Ёнсуу руу залгаад шүн дунд сүүлийн автобусаар Сөүл явна. Ахиж ирэхгүй гэдгээ хэлтэл үнийг сонссон Ёнсуу заснаар Калифорни гэдэг нэртэй буудлал руу гүйн. Дэм буудлыг Канхигийн аав ажилуулдаг ба Канхи тэнд төрж өссөн. Өрөөнд дотор Канхи том тэдий баавгаг Ёнсуу гэж төсөөлж тэврээд Ёнсууг хамт Сөүл яваасаа гэж хүснэ. Гэвч Ёнсуу эндээ үлдэж өвөөгөө асрах ёстой. Канхи гинэт Ёнсуугаас өөртөө хамт шүнийг өнгөрүүлмээр байна уу гэж асууна. Ёнсуу сандарч чихээ дарахад нь Канхи чиний цүнхэнд буудлын үнгүү бэлгэвч байсныг би харсан. Би Сөүлд очиод олон хүнтэй уулзах байх. Миний анхных чи байгаасаа гэж хүсэж байна гэж хэлдэг. Ингээд Ёнсуу татгалцгаа болж Канхи хуцаа тайлж ойртоо түүний шилийг ав. Тэд мартагдашгүй романтик үчийг өнгөрөөлөв. Дараа нь тэд хуцаа өмсөөд автобусны буудлал руу очиж Сөүлийн автобус ирэхэд Канхи инээгээд автобусандаа суучихна. Өөрийнх нь сайн охин бүр явж байгааг ойлгоод Ёнсуу хий дими араас нь гүйж хоцорно. 10 жилийн дараа Сөүлд Канхи мөрөөдлийнхөө интерьер дизайнераар төгссөн ч сургууль нь нэр хүнд муутай учир цалингийн төлөө барилга дээр ажиллаж байв. Ахлах нь түүнийг хоргоож Канхи уурлаад ажлаа хайж явна. Түүнийг харсан нэг эмэгтэй ажлын санал тавина. Энэ эмэгтэй дизайны компани захирал байдаг. Хуан Жонгу захирал Канхиг дизайнераар ажилд авах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Канхи оролдож үзэхээр өөрийн загвараа аваад очиход туслах нь түүнийг боловсрал муутай гэж гоочлно. Канхи сэтгэлээр унаад компаниас гарч алхана. Тэр төсөөллийн Чо Ёнсууг зам дээр харна. Бамбрууш шиг Ёнсуу өөрийг нь ширтгээд Канхи чангаар төсөөллийн Ёнсуу руу би буцаж гэртээ очно гэж хэлв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Канхи Ёнсууг мартаж чадахгүй байсаар тэр хоёр автобусанд явж байтал Ёнсуу Канхигээс харцаа салгахгүй харсаар Канхи түүний мөрийг дэрлэхэд энэ дэлхийн хамгийн дулаахан газар шиг санагдана. Дурсамжаасаа хүч аван Канхи нүрээ тод смоки будалтаар буцаад компани руу очиход туслахт нь Хуан Жонгу захиралд би итгэж байна. Түүнтэй намайг уулзуулах гэж хэлээд өрөөрөө дайрч орно. Захирал түүний загварыг хараад чадварыг нь үнэлж Канхиг дагуулan хилцээний дарга дээр очитол хилцээний дарга өндөр боловсралтай туршлагатай дизайнер сонгочихсон байдаг. Хуан захирал түүнд Канхиг богино хугацаанд дадлагжуулаад үз гэж санал болгоно. Ингээд Канхи хилцээний даргаыг дагаад виллад ирж үйлчлүүлэгчтэй уулзна. Хилцээний даргад ажил гараад Канхи үлдэж чин сэтгэлээсээ ажилд хандна. Үйлчлүүлэгчийн жинхэнэ хүсэл сонирхлыг нь сонсож дизайнаа гаргахаар шийднэ. Хилцээний дарга Канхигийн загварыг үүсгэдэг. Харин Хуан захирал загвар нь таалагдаж хилцээний даргатай маргалдахад Канхи орж ирээд ажлын үнэлгээ үлдээн хүний санаа хулгайлдаг гэдгийг нь хэлж уурлаад өөрийн загвараа аваад явна. Тэр ахиад л төсөөллийн Ёнсууг харж хажуугаар нь тоохгүй өнгөрнө. Үзэгдэл шилжихэд Ёнсуу турж илүү царайлаг болсон байх ба Канхиг үгэлсэн хിവэр. Бас малын эмч болсон байх нь тэр. 7 хоног бүр тэр Сөүлд ирж Канхитэй таарлана гэж итгэсээр байдаг байлаа. Канхи хинтэй ч холбоо барихгүй 10 жил болсон. Нэг өдөр кофе шопт Ёнсуу Канхиг олж харна. Канхиг гарч явах мөчөд Ёнсуу араас нь гүйтэл тэр аль хэдийн алга болсон байдаг. Тэр шөнө цас хаялахад Канхи хуучнаад орсон. Хүүхэд байхдаа Канхи Ёнсууд 10 ширхэг цас идэх юм бол анхны хайртайгаа гэрэлдэг гэж хэлэхэд Ёнсуу цасан ширхэг иднэ. Ёнсуу том болсон ч тэр үгэнд нь итгэн цасан ширхэг идсээр л байдаг. Үзэгдэл шилжиж Ёнсуугийн өвөө нас барсан байх ба оршуулгын ёслол дээр хүмүүс Канхиг ирэхгүй байх гэж ярьсаар байв. Гинэт хүмүүс Жи Канхи ирж байна гэж шуугилтана. Канхиг ирэхийг сонссон Ёнсуу гарч очоод Канхиг тэрснэр 1-р анги дуусна. 2-р анги. 10 жилийн дараа Канхи төрсөн нутагтаа ирэхэд өндөр туранхай царайлаг залуу түүнийг чанга тэрч авна. Канхи таньж ядна. Канхи өвөөтэй салах ёс хийгээд хинтээж дуурахгүй шуудхан тентхийг орхиж явна. Настайч бол түүнийг ээжээгээ дуурайсан бүдүүлэг гэж муулна. Ёнсуу гарч ирээд ядаж хоол идчихэд яв. Өвөөгийн өгч байгаа сүүлийн хоол гэхэд Канхи дургуутсгэд Ёнсуу дуугаа өндөрсгөөд зайнана. Канхи өөрийг нь танихгүй байсанд Ёнсуу бухимдаж Канхиг ууралсандаа Сөүл рүү буцахгүй гэж санаа зовно. Канхи буцаж орж ирээд хуучин найзтайгаа уулзаж ярилцахад ардуур нь Ким Хёнёл
Канхи болон түүний найзуудыг дэм будлын найзууд гэж шоолно. Канхи үргэлж найзуудыгаа өмөрдөг байсан. Канхи шууд л өмнө нь очиж суугаад Ким Ханьёлыг аянган цохиулж байсан талаар дурсана. Ким уурлахгүй байхыг хичээж Канхиг хаана ажиллаж байгааг нь асууна. Канхи худлаа ярьж хурамч нэрийн хуцаа тараагаад топ компанид ажиллаж байгаа гэж хэлнэ. Ким сөүлийн амьдрал нэг олигтой биш үсттэй гэхэд Канхи хэн нэгэн баарны хүүхнийг жирэмслүүлээд сургуулаасаа хөөгдөж аав ээжээрээ тижээлэгдэх хүнээс бол илүү дээр гэхэд Ким уурлаж ус цацна. Канхи зөрүүлээд баншны соос асгachна. Оршуулгын ёслол буснуулагдаж Канхи явсны дараа Ёнсуугийн ээж уурлаж Канхигаас хол бай гэж үгтээ загнана. Шүн дунд цас орж хэлэхэд Канхи Калидын буудлыг ширтэж дурсамжиндаа автна. Тэр гэрээ орхин явж байх үедээ буудлал руу эргэж хараад төрсөн нутагтаа үлдэж амьдрал нь бүүдгэр болох вэ гэхээс айхад Ёнсуу түүнийг тайтгаруулна. Канхигийн бүүдгэр амьдралын цор ганц гэрэлгийг нь Ёнсуу л байсан. Канхи хинтж баяртай гэж хэлэлгүй сөүлд буцаж ирлээ. Энийг сонссон Ёнсуу гуниглана. Харин Канхи сөүлд жижиг давчуу ганц өрөөнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд амьдарсан байдаг. Маргааш өглөө нь виллагийн эзэн Ким Сокён залгаад загварчин таалагдлаа уулзмаар байна гэхэд гинэт Канхи хэд хоногийн өмнө согтуу байхдаа Сокёнтой уулзснаа сандаг. Уйлж инээж хэлцгийн даргаагаа бусдын загварыг хулгайлдаг гэд хэлчихсэн байдаг. Канхи гаргасан үйлдэлээсээ ичнэ. Хуан захирал Канхиг уулзъя гэж дуудаад очиход туслах нь арай өөр харьцаатай болсон байв. Хуан захирал Канхид сайхан мэдээ дуулгана. Үйлчлүүлэгч Ким Сокён болон түүний найзад загвар нь таалагдсан болохоор зөвхөн Канхитэй ажилламаар байна. Түүнийг дизайнер хийлгэн гэдэг. Хэлцгийн дарга сонголтгүй болж Хуан захирлаас Канхиг буцааж авчираач гэж гуйна. Канхитэй уулзаад долгоноход Канхи үл тоож амьдрал богинохон учраас өөрийн дуртай хүмүүстэйг л хамт ажилламаар байна гэж хэлээд явчихдаг. Канхи загвараа их мөнгөөр зархаас татгалзаж өөрийн загварыг мөнгнөөс ч илүү үн цэнтэй гэж хэлээд зүгээр хөчгдөг. Түүний зан чанар Сокён болон найз Эстерт таалагдаж Эстер Канхид хурмын урилга өгч найзууд болдог. Канхи гэртээ ирэхэд найз нь залгаад сөүлээр зочлох гэж байгаа. Гэртээ нэг хонуулаач гэхэд нь Канхи томилолтоор явах гэж байгаа гэж ахиад л худлаа ярьдаг. Харин найз нь Канхиг ямар нэг юм нуугаад байгаа талаар Ёнсуутай ярилцсан. Түүний нэрийн хуудсан дээр компани руу ярихад тийм хүн ажилдаггүй гэж хэлсэн байдаг. Ёнсуу Канхи жалтгаан байсан байх л гэж боддог. Хэсэг хугацааны дараа Эстрийн хурим болж Канхи хурмын дээр нь очиод хурмын палаажтай сүйд бүсгүйг хараад Канхи өөрийгөө хурмын палааж өмсөөд сүйд залуу Ёнсуу дээр очиж байна гэж төсөөлөв. Төсөөллөөсөө сэрж зураг зурхтаа фокуслно. Хён ирээд оройн хурмын дараах үйлчлэгт түүнийг өргөнө. Канхи өөрийн төрсөн өдөр нь гэдгээ санахад найз нь залгаж төрсөн өдрийн мэнд хүргэнэ. Канхи найзаасаа өнгөрсөн жилүүдэд Ёнсуу хэр амьдарч байгааг асуудал найз нь Ёнсууг өнөө орой болцоотой гэд хэлчихнэ. Канхи Ёнсуу руу залгахад цаана нь өөр охины хоолой дуурахыг сонсоод яран уцаа таслана. Тэр охин нь Ёнсуугийн доод ангийн Юн Нангу байлаа. Канхигийн аав нь залгаад жил бүрийн адил үнтэй буудал төрсөн өдрийг нь тэмдэглэж өгье гэхэд Канхи татгалзана. Канхи Сокён дээр ирээд түүний найз залуу болж үжиглээд өг гэж гуйна. Сокён зөвшөөрөөд тэр хоёр цугталцаад өрөөнд ороход Канхигийн аав биш байдаг. Өрөөнд дотор Ёнсуу зогсож байхыг Канхи хараад балмагтав. Түүний аав нь энэ уулзалтыг зохион байгуулсан байжээ. Өөр залуутай хамт байгаа Канхиг харсан Ёнсуугийн сэтгэл өвдөнө. Ёнсуу гинэт 10 жилийн өмнөхийг санаж Ёнсуу амралтын өдөр бүр Канхиг сөүлд хайдаг байсан ба тэр зогсолтгүй хайсаар. Ёнсуу Канхигийн ажилдаг дэлгүүрийг олтол Канхи боссоосоо цалингаа нэхэж муудалцаж байх ба тэр үед нь Сокён гарч ирээд Канхид тусалж боссоос нь хамгаална. Канхи Ёнсууг хараад бардам зан нь хөдөөд түүнд ахиж хизээж битгий намайг хайгаарай гэд хэлнэ. Сокёныг хараад л Ёнсуу танилаа. Харин Сокён гараа Канхигийн мөрөн дээр тавиад надад итгээд Канхиг даатгачих гэж Ёнсууд хэлснээр 2 дугаар анги төгсдөг. 3 дугаар анги 10 жилийн өмнө Ёнсуу Канхиг хайж сөүлд ирэх үедээ сөүлийн ихэнх залуус царайлаг загварлаг байхыг анзаарна. Тэгээд өөрийнх нь бүдүүн төрх Канхид таалагдахгүй байх үе гэж бодоод жингээ хаяхаар шийднэ. Тэр Канхитай уулзах мөчөд туранхай сэтгэл татам залуу байхын төлөө хичээж эхэлсэн байдаг. Ёнсуу ундаа, чихэр, амттангаа бүгдийг нь хаяад өдөр бүр хүнд тасгалууд хийж хайртай охиноо бодож хүч орсоор торсон байдаг. Харин Ёнсуу яг одоо Канхи, Сокён хоёрыг хараад маш их чочирдолд орсон байна. Ёнсуугийн байгаа байдлыг хараад Канхи хурдхан гарч явхад Сокён өмнө нь уулзаж байснаа яагаад хэлээгүй гээд нэрийн хуцаа өгөөд Канхиг
том буудалд дизайнераар авмаар байна гэж хэлдэг. Канхи түүнийг тоолгүй гарч явтал гадаад цас орж байдаг. Тэгээд буцаж Ёнсуу дээр ороход Ёнсуу хараахан яваагүй байдаг. Канхи Ёнсууг тэрвэрчгээд ороход Ёнсуу Канхид цай хийж өгнө. Канхи Ёнсуутай харц тулгархаас зайлсхийж байхдаа 10 жилийн өмнө Ёнсууд явахтаа өгч байсан ундаагаа олж харна. Ёнсуу энэ олон жил хадгалсаар байсан байдаг. Тэгээд Ёнсуугаас "Чи надад бэлэг аваагүй юм уу?" гэхэд Ёнсуу хүзүүний зүйлд бэлгэхэд Канхигийн сэтгэл хөдлөнө. Тэгээд толны урд ганцаараа зүйлдээ зүүж ичингүүрнэ. Ёнсуу Канхиг 10 жилийн хугацаанд ч нэг ч өдөр мартаж байгаагүй гэдгээ хэлж "Чи ч бас намайг сансан уу?" гэж асуугаад хайрын харцаар ширтэж Канхиг үнсэх гэж ойрттол Ёнсуугийн утсан дуурна. Ёнсуугийн ээж залсан байлаа. Тэр үед нь Канхи төрсөн нутагтаа дээрлэхүүлж гадуурхагддаг байсан дурсамжуудаа санана. Тэгээд зүйлтийг тайлж Ёнсууд өгөөд "Би өнгөрсөнтэйгөө ахиж зууралтмааргүй байна" гэж хэлээд бид хоёрын харилцаа ингээд дууссан, төгсгөл болсон гэж хэлээд гарч яв. Канхи яг үнэндээ Ёнсууд найдлага төрүүлж ахиж хүлээлгэхийг хүсээгүй байлаа. Гадаа засварж Ёнсуу шархалсан зүрхтэй үлдэв. Удалгүй шинэ он гарч хүмүүс шинэ баяр хөөртэйгээр оноо өгтөнө. Харин Канхи жижиг өрөөнд ганцаараа гунигтайгаар талах идэж өнгөрүүлнэ. Хуан захирал Канхиг дуудаад өөрийн шинэ компанид дизайнераар ажиллахыг санал болголоо. Гэхдээ том буудал биш, жижиг дэм буудлуудыг засдаг компани гэдгийг Канхи сонсоод гайхаж татгалзан яваад өгнө. Тэгэд гарч яваад Сокён руу залгах гэтэл Сокёнтой гадаад харалтана. Сокён бол том буудлын өв залгамжлагч. Тэр дэм буудлуудыг шинжилж засах хүсэлтэй байдаг. Канхи дэм буудалд төрж өссөн болохоор хүмүүс үргэлж түүнийг шоолж дэм буудалд нууцаар хүмүүс уулздаг бидтэй гэж хэлүүлдэг байсан. Тиймээс саналаас нь татгалзана. Тэр орой Сокён 50 сая вон Канхи руу шилжүүлсэн байдаг. Харин гэрийнх нь гадаа Эстер ирчихсэн Канхиг хүлээж идэг. Тэгээд Канхигийн хүсэл мөрөөдлийг нь сонсож өгдөг. Мөрөөдлөө биелүүлэхэд чинь сайн амтрагчд хэрэгтэй. Хуан захирал бол энэ салбарт нэр хүндтэй. Сокён бол сайн хөрөнгө оруулагч гэж хэлдэг. Эстерийн хэлсэн үгс Канхид хөдлөх урам өгч бодлоо өөрчлөөд шинэ дизайны компанид нэгддэг. Канхи ажлаа хичээнгүйлэн хийж хүмүүст өнгөний цогцол, өрөөний хэв маяг гэд олон зүйлийг багийнхандаа зааж туслана. Канхи Сокён хоёр мотелуудаар явж засах зүйлсээ бүртгэж байтал лифтэнд үнсэлцэж байгаа хоёр хүнтэй таарна. Эрэхтэн Канхиг доромжлоод байдаг ангийнх нь Ким байдаг. Дараа нь Ким нутагтаа Канхиг мотелд залуутай үнсэлцээд явж байсан. Аргагүй дээ, мотелийн эзний охин юм чин гэснээ Ёнсууд Канхигийн үнэн төрхөөс болгоомжил гэлээ. Ёнсуугийн уур нь хүрээд Кимийг дарж авна. Тэгээд Канхигийн амьдрал санаа зовж өөр залуутай уулзахыг гэж байна. Хуан захирал Канхиг төслийн менежерээ сонгоход Канхи хагартлаа баярлана. Даанч төслийн газар нь Канхигийн төрсөн нутаг байдаг. Энийг сонсоод Канхи татгалзаж Хуан захирал ятгахсаар л. Гэнэт Канхи өнөөдөр болзоотой гэж хэлээд болтчихно. Энийг сонссон Сокён нууцаар Канхиг харж байтал болцох хүн нь багийнх нь сайн найз байдаг. Сокён хурдхан гүйж очиод найзынх нь ачааг зөөж туслаад бэлэг сэлт өгдөг. Найз нь Канхиг сайхан амьдарч байгаа юм байна ашгүй дээ гэж баярлана. Яриан дундуур найз нь Ёнсууг доод курсийнхээ хөөрхөн охинтой уулзаж байгаа. Тэд удахгүй гэрлэх байх гэж хэлв. Энийг сонссон Канхи гуниглаж буйгаа нууж ядна. Канхи Ёнсууг битгий гэрлээч гэж гуйж байна гэж зөөдлөнө. Тэр өдөр Хуан захирал осолд орж бэртэл авсан болохоор ажлаар хөдөө явж чадахгүй гэдгээ хэлнэ. Ингээд Канхи Сокён хоёр Канхигийн нутаг руу явахаар боллоо. Канхи танихдахгүй тул толгойдоо альчуур зүүж хар нүдний шил зүгээд Сокёныг нэрээр минь битгий дуудаарай гэж захидаг. Гэтэл засвар хийх газар нь Мотел Калифорниа байдаг. Канхи шоконд орж дотог шороход аав нь охиноо танилгүй л яв. Канхи дээвэр дээр бассейн хийх санаа гаргаж доор нь жаз бар хий гэдэг. Яг л хүүхэд байхдаа аавтайгаа хамт мөрөөддөг байсан шигэ. Аав нь итгээд бүх ажлаа тэр хоёрт даатгадаг. Тэр хоёр барилгын талбайд очиж ажилчидтай уулзахад ажилчид Мотел Калифорниад байрлаж байгаа гой хоолтой тухтай гэцгээв. Канхи өөр газар хоний гээд машинаар явж байтал нэг машинтай мөргөлдөг шахтал Ёнсуу доод курсийнхээ охинтой явж байдаг. Ингээд 3 дугаар анги дуустдаг. 4 дугаар анги. Канхи шууд л халахж явтал Ёнсуу араас нь ирээд юу хийж байгааг нь асуухад Канхи дараагийн зул сар хүртэл энд байж барилга хариуцгаа хэлнэ. Энэ үед л Сокён
Янсууг Канхигийн анхны хайр гэдгийг ойлгоно. Янсуу шилжиж ирэхээс нь өмнө Канхи дээрлгүүлдэг байсан. Янсууг Канхи шууд л хажуудаа суулгаж өөрийгөө хамгаалуулдаг болсон байв. Том болоод Янсуу Канхид анх уулзсан мөчөөсөө сайн болсноо хэлдэг. Харин Канхи Янсуугийн идүүдээ хөөрхөн бамбрууш гэж хөөрдөөд хацрыг нь чимхэнэ. Янсууг үгээр өнгөрсөн амьдралаа төсөөлж чадахгүй гэд Сокёнд ярьж өгдөг. Дараагийн хэдэн өдөр Сокён Канхи хоёр аятайхан буудал хайж бүр цутардаг. Сокён мотель Калифорниад очил доо гэхэд Канхи тэнд л биш бол хаанч яах вэ гэдэг. Канхи цайны цагаараа нууцаар Янсуугийн амтны имлэгээр зочлно. Гаднаас Янсуутай ажилдаг доод курсын охин нь орж ирнэ. Тэгээд камомилтэй цайнд дарган дургууч найз нь дуртай болохоор дандаа авч тавьдаг талаар хэлнэ. Канхи тэр нь өөрийгөө гэдгийг мэдэж байлаа. Охин Янсууг итгэл даахуйц найдвартай хүн гэж магтав. Канхи Янсууг тэр охинтой хамт авахулсан зургийг хараад зүрхэн өвдөнө. Янсуу мотель Калифорниад байхдаа барилгын ажилчдаас зарчимч менежерийн тухай сонсоод Канхи гэдгийг мэднэ. Харин тосгоны хүмүүс Сокёныг мансуурдаг, зугаа зингэл хөөдөг, эвгүй гар гэж цуурна. Янсуу Сокёныг ямар хүн гэдгийг нь мэдхээр даглаа. Тэгтэл Сокён зам дээр зогсоод бэрцэн нохойг аврахад Янсуу нохойг би эмчлэе гэж хэлснэ. Канхи яагаад нүдний шил зүгээд байгаа? Нүд нь өвтчихсэн юм уу гэхэд Сокён инээгээд үгүй гин. Янсуу Сокёныг цуу яриа шиг тийм муу хүн биш гэдгийг мэднэ. Гинэт эмч охин Канхигийн муур эрхлүүлж байгаа бичлэгийг Янсууд үзүүлнэ. Тэгээд Янсуу яаран барилгын талбай руу очиж Канхиг асуухад аль хэдийн тарсан байдаг. Эмэгтэй найзаасаа асуухад хэлдэггүй. Канхи нэг газар очиод ганцаараа Янсуугийн туслах эмч охиныг бодоод арх ууж идэг. Янсуу Канхигийн бичлэгийг үзэж байтал найз нь залгаад Канхи шүлний газар арх уугаад тасарсан тухай хэлнэ. Тэгээд очиход Канхи Янсуугийн хөлийг дэрлэнэ. Тэр шөнө Янсуу Канхиг үрээд Калидын буудалд өрөөнд нь оруулж оронд нь нэвтүүлэхэд Канхи цамцнаас нь зураад битгий яв гэв. Янсуу шүнжин хажууд нь суугаад өнгөрснөө дурсна. Согтуу Канхи нүдээ нээгээд Янсуугээс яагаад амлалтаа зөрчсөн, яагаад турчсан, яагаад өөр эмэгтэйтэй болцсон гэж хэлнэ. Янсуу гуниглаж Канхиг яагаад өөр залуутай уулзсан талаар нь бодно. Харин Сокён Канхитай холбогдож чадахгүй санаан зовж хайгаад цагдаа дээр алга болчлоо гэд очиход цагдаа гүрвч хатнаас асуухад Канхиг залууд өрүүлээд буудал орсон байна гэдэг. Аюултай залуутай явсан байж магадгүй гэд буудал руу очиод бөөн сенсац болоход нь Янсуу нөхцөл байдлыг тайлбарлаж энэ буудал бол гэрнэ, энэ хүн бол аав нь гэд хэлнэ. Маргааш нь Канхи сэртэл Сокён хаалгыг нь шүнжин манаж хонсон байдаг. Доошо бууж өглөөний цайг хамтдаа ууцгаав. Бүгд явсны дараа Канхи багийнхаа хоёр найзтай суугаад гэр нь өөрчлөгдсөнийг ярина. Сокён яагаад Канхиг энд ирэхгүй гэснээ ирснийг одоо л ойлгоно. Канхи Янсуугийн найз охиныг хармаар байсан байж таарлаа. Тэр хоёр ажиллаа дуусгаад аварсан нохоогоо харах гэж эмнэлэг ортол туслах эмч нь Янсууг халамжилсаар байдаг. Сокён Янсууг тэр туслах эмчтэйгээ их гоё таарч тохирж байгааг Канхид хэлнэ. Канхи бухимдаад ганцаараа Зармины дэлгүүрт зарим гэдэж байтал Янсуу туслах эмчтэйгээ орж ирээд зарим гэдгийг харна. Канхи нуугдаад Янсуутай хамт хөвжөлтэй байсан үеэ дурсна. Канхи сэтгэл нь тавгүйтэй шууд гарч явна. Канхи ганцаараа гуниглаад Янсуу дуурлаад уйлж суутал. Янсуу гинэт хурж ирнэ. Канхи нулимстай нүдээр Янсууг ширтснээр 4-р анги дуустдаг. 5-р анги. Янсуу үнэндээ Канхид зармаг авах гэж байтал намуу ирээд надад бас аваад өг гэд ахуулсан байдаг. Канхи гэртээ ирэхэд хэрүүл болж байхаар нь уурлаад явхад нь Янсуу зармаг идийгээд авч өгөөд би биедээ зөвхөн чамтай л хамт энд зармаг идэж байна гэж амлалт өгсөн байдаг. Гуниглаж суусан Канхи дээр Янсуу ирэхэд энэ нүдээр өөр хүнийг харж зүрхэндээ өөр хүнийг хайрлах байх таа гэж Канхи дотроо боддог. Чи өөрчлөгчөд гэж хэлээд битгий дагаарэ гэд ганцаараа явчихна. Янсуу нууцаар дагаад битгий дагаад бай гэд эргээд тартал Сокён нүдний шилээ зүүлгээд хамт явчихна. Янсуу Канхид зарим гүлтэйгээд найзуудтайгаа Канхиг хутгах үдшилэг дээвэр дээр бэлдэнэ. Сокёныг яагаад асуухгүй байгаа гэхэд Сокён хэлмээргүй байх чинь асуухгүй гэдэг. Гэртээ очтол хүмүүс Канхиг яагаад ирснээ хэлээгүн гэж шуугилдана. Аав нь дээшээ гар гэхэд дээр найзууд нь хүлээж байдаг. Сокёныг дээшээ гаргадаггүй. Канхи найзуудтайгаа дээвэр дээр мах идэж инээлдэж байхдаа хуучнаад урсна. Янсууг дэмжиж дасгалд сургаад бусадтай өрсөлдөж ялаад бөөн баяр болдог. Янсууг хүүхдүүд танхаа юм уу яагаад Канхигийн танхаа бүлэглэлтэд яваад байгаа гэхэд Канхи ирээд аваад явна.
Ингээд тэд тал хувааж идээд Ёнсуу 3 номерын танхаа болъё гэдэг. Канхи бүх найзуудаасаа яаж шууд амьдарч байгааг асуугаад Ёнсуугаас эмнэлэгчин хэр байна гэхэд зугаатай байгаа гэдэг. Тэд халуун дотн яриа өрнүүлж байгаад Арима явъя гэхэд Ёнсуу би хүргэж өгье гэд гарна. Ёнсуу Аримыг хүргэж өгөөд Канхи Сокёнтой юм ярьж суудаг. Канхи өөрийн хүчээр их сургуулаа төгссөндөө өөрөөрөө бахархдаг. Гэхдээ найзуудтай атаархчихлаа. Би л ганцаараа азгүй амтэн шиг гэхэд Сокён харуулхад л болох юм шүү гэд дэмжинэ. Намуу эмчид дуудлага ирж анх удаа том амьтан эмчилгээр явах гэтэл машин барьж чадахгүй Канхи хүргэж өгнө. Фермд очиод Намуу анх удаа үхрийг ганцаараа эмчилдэг. Ёнсуу ирээд сайн байна гэдэг. Канхи зам дээр хануу үхрийн махны баярын зарыг хараад бетон зурагч машин явж чадахгүй, ажил хойшлох нь хугацаанд дуусахгүй гэд бөөн юм болно. Найзууд нь иргэдээс баярын байрлалыг солих зөвшөөрөл цуглуулцгаана. Канхиг багтан нэг ах аавда сайн ханд. Чиний аав хөдөө амьдрах хүн биш. Захирагчийн хүү. Хинч биш гадаад хүүхэндээ сууж ирлиц хүүхэд төрүүлж чамаас олж ингэж амьдарч байгаа гэдэг. Канхи тэр ахыг байшинд нь түгжээд цугтчихдаг. Тэгээд тэр ахаасаа одоо зөвшөөрөл гуйхад сүгд гихт нь Ёнсуу ирээд Канхид юу гэж хэлж ийснаа санахгүй байна уу? Явъя гэд явчихна. Канхи уурлаад чи хэн болчоод надад туслаад байгаа? Танихгүй царайлаач. Миний бүх шархыг чи мэддэг болохоор чамд дургүй гэдэг. Сокён ирээд бүх юмыг зохицуулчлаа. Чиний аав бас найзуудаас тусламж авчихсан гэв. Өөрийнхөө найзуудаас өөрөө гуйж чадаагүй дэ Канхи харамсдаг. Махны баяр болж Ёнсуугийн ээж Ёнсуу Намуу хоёртой хамт ирээд Намууг ёстой хөөхөн манай бэр болно гэж хүмүүст гайхуулна. Канхи Ёнсуу тэр хоёрт баяр хүргэхэд ээж нь Канхид ч бас найз залуутай болсонд нь ашгүй гэж хэлнэ. Сокён хүмүүс буруу ойлгох юм шүү гэхэд Канхи өөрчлөлт гуйтал Сокён энд байхдаа жинхэнэ найз залуу шиг чинь жүжиглэе гэж тохиролцдог. Арим Сёнд сайн болохоор фестивалд урих гэтэл Сён өөрөө ирээд ураад тэр хоёр хамт явна. Ёнсуу Канхид тосгоны хүмүүсийн муухай үгийг мартахгүй яасан гэхэд Намуу ирээд ихчээ гэж дуудаж болох уу тусалсанд баярлаа гэд твэрдэг. Ёнсуу Намууд хэсэг хамт ажиллагаа болий хуурамч цуу ярианаас болоод гэхэд манай гэрийнхэн болзоонд яв гэхгүй амар байгаа. Хоёлаа болцоход болох юм шүү гэд тоглоом хийв. Таны сайн хүн хэн болохыг харах юмсан гэдэг. Ёнсуугийн ээж шинэ нөхрөө өөр хүүхэнтэй байхыг хараад бөөн зодон болоход Канхигийн аав ирж зохицуулна. Энийг харсан Канхи үхсэн ээж дүү хоёроо боддог. Тэгээд аавда Ёнсуугийн ээжэд хүл алдаж тусалсан хിവэрэл байна. Би ээж үхсэн дүү минь таны хувьд хин юм гэдэг. Канхиг харихад зөөгч ахын зайрмаг хөхөд Ёнсууг өгснийг мэдээд Ёнсуу руу уулзгаар хайж өрөөлөө нь ороход хай гэсэн баавгааг нь хадгалж байдаг. Тэгээд шууд л Ёнсуу руу гүйж очиод Ёнсуу чи яагаад надад туслаад байгаа? Надад сайн юм уу? Гэхэд өөр хийж чадах юм байхгүй болохоор сүүлийн удаа тусалсан юм. Надад чамайг мартах хугацаа эрэхтэй байна. Санаа битгий зов. Надад жаахан хугацаа өгч гэд явснаар 5 дугаар анги дуустдаг. 6 дугаар анги. Ёнсуу алхаж байхдаа Канхигийн хэлсэн миний өнгөрсөндөг шархыг мэддэг болохоор дургу гэснийг нь бодно. Канхи найзууд руугаа очиход үеийнхэн нь цугулчихсан Сокён карта үлдээгээд явсан байдаг. Тэд Аримыг хичээвэл Канхи шиг мөнгөтэй залуу уургалах юм билүү гэхэд Сён болж үз гэж уурлаад Аримыг аваад явна. Канхиж бас гарахад хин тооцоо хийх болж байна гэд үлддэг. Гэрт нь бүгд цуглаад Ёнсуугийн ээж мөнгө төлөхгүйгээр салж чадлаа гэд баясаад сууж байдаг. Ёнсуу Намуу хоёрыг салахгүй гэрлээрээ гэв. Согцсон Намууг Ёнсуу хүргэж өгөх гээд гартал Намуу өөрөө явъя. Таныг хүлээдэг хүн Канхи ихч үздэй. Очоод хоёлаа үерхтгүү гэдгээ хэлчих. Би цуу яриаг зохицуулна гэдэг. Канхи уурлаж Намууд тэгтлээ сайн юм уу? Гоё юм аа. Хөөхөн инээдэг, хөөхөн хоолойтой гэж үглээд нойлоо угааж байдаг. Ёнсуу гадаа нуцаар ярьж байна гэж бодоод орж чадахгүй өрөөндөө хинтэйгээ шүнжин ярьдаг байна гэж боддог. Тэгтэл Канхи Сокён хоёр орж ирснээ Сокён миний нөхөр. Чи бол ээжийнхээ тал, гахаа дахиа үхрний л тал гэж хэлүүлж байна гэж Ёнсуу зүудэлдэг. Канхи Сокёнд картыг нөгөөд ахиж битгий инг гэхэд тэд нарт чиний араас гүйдэг чамтай гэрлэн гэсэн чинь хатаархаж өгөх гэж лээ гэв. Канхи өрөөндөө ороод Ёнсуугийн өвөөгийн өгсөн захиануудыг уншина. Тэгээд Ёнсуугээс Намуу ээж аваараа хайрлуулж өссөн үү гэхэд тийм гэхээр нь Ёнсууд хамт өвөөд ирч очие гэдэг. Хамт өвөөгийнх нь булшин дээр очиод өвөө танд амласан амлалтаа биелүүлэхэр боллоо гэд Ёнсууд өвөө эмээ хоёрын нь бүгжийг өгдөг. Өмнө нь өвөө нь Канхид биеийн өвдсөн болохоор Ёнсууд өөрөө өгч чадахгүй нь аав ээжийн элэг бүтэн хайр халамжинд өссөн сайн охинтой уулзрахаар нь энийг өгөөрэй гэж гуйсан байдаг. Тэгээд Канхи Ёнсууд чамайг хүнтэй гэрлэх гэж байгаа гэж сонсоод шалгахаар ирсэн. Сайн хүнтэй сайхан амьдраарай гэж хэлээд тисэлгүй уйлж ганцаараа алхдаг. Ёнсууч уйлж сууж байснаа гинт араас нь ирээд чанга тэрч авдаг. Уучлаарай хүнд хэцүүг туулж байгааг чинь сайн ойлгоогүй гэдэг. Тэгээд Канхигаас надаас цухтаад байгаа нь өвөөгөөс болсон юм уу гэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэв.
Тэгэхээр Ёнсуу бөгжөө гол руу шидчихнэ. Канхи шууд гол руу ороод өвөгийн сүүлчийн хүсэл байсан гэхэд Ёнсуу бишээ, намуу бит хоёр тийм харилцаатай биш гэв. Канхи цочоод унах гэж байхад нь Ёнсуу тэрвэртэл Канхи өөрөө унчихдаг. Тэгснээ Ёнсууч бас түлхэнэ. Тэгээд тэр хоёр гэрлүүгээ харж байхад Канхи яагаад та хоёр гэрлэхгүй юм гэхэд Ёнсуу тосгонд яаж худалцуу яриа тардгийг чи мэдэн штэ гэв. Тэгвэл Сокён та хоёр ямар харилцаатай гэхэд тодорхой юм хэлдэггүй. Канхи өрөөндөө ороод гэрлэхгүй гэдгийг нь бодож баярлана. Маргааш нь гинэт захирлан ирчихсэн Канхи гайхаад яасан гэхэд удаан хугацаанд таньдаг байсан энэ барилгыг бариулж байгаа хүнтэй илүү татан байхаар шийдсэн гэхэд Канхи хөгшин бэлэвсэн аав нэг охинтой дэмэн штэ гэдэг. Захирлан гайхаад Сокён тэр хүн Канхигийн аав штэ гэж хэлдэг. Канхид том баавгай өгсөн хүн захирлан байдаг. Канхи баавгайг зодоод хаяна гэхэд Ёнсуу минийх гэдэг. Канхи баг байхад нь аав нь Ёнсуугийн ээжэд туслах гээд сөүлд байх хооронд нь жирэмсэн ихнэр нь хүүхдээ алдаж Канхи "Яв, та миний аав биш" гэд аавыгаа нэрээр нь дууддаг болсон байдаг. Тэгээд миний ээж дүү хоёр өгдөг өдөр аав чиний ээжийг леверсэн хүнийг барих гээд явсан байсан. Аав танай ээж хоёрыг хизээж хүчрөхгүй гэж хэлв. Тэгээд захирлыгаа хүргэж өгье. Би сөүл рүү хармаар байна. Одоо цутгалт хаттал энд хийх юм байхгүй гэдэг. Тэгээд сөүлд очиод гэртээ ороод гэр шиг сайхан газар байхгүй. Энэ мэдрэмжийг Ёнсуу мэдгүй дээ гэд арьсаа арчилснаа хит хөөрхөн болчвол Ёнсуу танихгүй дээ гэснээ яагаад энд ирчээд Ёнсууг яриад байна гэдэг. Маргааш нь хурал дээрээ юм бодож сууна. Гинэт Эстер ирж сэтгэлэгчин сэргээгээд хамт уран зураг үздэг. Тэгээд Сокёныг хөдөө удаан тэсэхгүй гэж боттол ёстой сайн байна лээ гэснээ бид хоёр гизэнд байхасаа л найзууд байсан гэв. Үнэн дээр Сокён Эстер сайн байсан ч Эстер хүнтэй гэрэлсэн байдаг. Эстер Канхид хайраас илүү нөхөрлөл удаан үргэлжилдэг гэхэд Канхи энэ үгийг сонсоод шууд л тосгон руу очиж Ёнсууд хоёлаа мартах гэж хичээхгүй зүгээр найзууд бай гэснээ миний өрөөнд зарим гэдий гэдэг. Ёнсуу ирээд зарим насны итгэхэд Канхи хэдийн найзууд ч нэг халбаар идэж болохгүй гэд тэр хоёр нэг халбаар булаацалдаж идэж байтал Ёнсуу Канхиг шууд үнсчихдэг. Тэгээд би найзууд баймааргүй байх гэж хэлээд шууд ахиж үнсээд Канхи заримаа газар унгаад тэр хоёр үнсэлцснээр 6 дугаар анги дуусдаг. 7 дугаар анги. Нөгөө хоёр чинь үнсэлцээд орлоо хэвттэл гинэт Канхигийн аав нь хаалга нүдэд Ёнсуу нуугтаад Канхи гарч иртэл Сокён ирээд удаан уулзсангүй шүү чи нэг л өөр байна да гэхээр нь Канхи Ёнсууг бодоод санаан зовоод буцаад явчихдаг. Канхи өрөөндөө иртэл Ёнсуу байдаггүй. Ёнсуу руу залгаад уулзгаад Ёнсуу найз байж чадахгүй үнсэлцэн байж яаж найз байдیں гэхтэн Канхи чи арай тэр үеэс хойш нэг ч хүн үнсээгүй юм уу гэхэд Ёнсуу яаж би мартаж чадах юм. Одоо би чамайг хаанж байсан хамт байж чадна гэхтэн Канхи чи чадаагүй шүт гэхтэн харамсандаа одоо хүртэл хүлээсэн гэж маргаад одоо болцгоё гэд Ёнсуу явчихна. Маргааш нь Канхиг үл тоож харсан ч хараагүй царайлж эхэлнэ. Канхи имлэгт иртэл Ёнсуу бас хаяад явчихна. Өгсөн бэлгийг нь ч буцаагаад найз залуудаа өг бид дууссан бидстэй гэв. Канхи хариугаа аваад байгаа мó гэв. Канхиг ажиллаа хийж байхад нь намвуу ирээд илжгэнд үүр барихад туслаач гэж гуйдаг. Ёнсуу Сокён хоёр илжгэнд үүр хийж өгөхөөр болоод Ёнсуу Канхиг ансаар л байдаг. Канхи байшин барихтаа маш их чадварлаг байгааг Сокён хараад биширдэг. Ажлаа дуусгаад Ёнсуу хоол идэ гэхэд Канхи Сокёныг сугадаад болзоотой гэд явчихна. Үнэн дээр Сокён Эстертэй уулзах ёстой байдаг. Канхи багтаа гэр зурж тоглодог байсныг сантал Ёнсууд нэг өрөө өгнө гэснийгээ сандаг. Ёнсуу ганцаараа ууж суутал Эстер Сокён хоёр ирээд хоол идэхийг харна. Эстер нөхөртөөгөө асуудалтай байгааг Сокён сонстол Ёнсуу ирээд энэ эмэгтэй хэн бэ гэхэд Эстер би гэрэлсэн бас жирэмсэн хүн гэхтэн Сокён үнэн үү гэж гайхаад машинд нь суулгаж явуулдаг. Дараа нь тэр хоёр ууж согтоод Канхиг л яриад байдаг. Сокён өөрийгөө Канхид илүү тохирно гэхэд Ёнсуу би Канхигийн төлөө бүх сүм хийдэг залбирдаг гэд ярилцаж ууцгаана. Маргааш нь Сокён Ёнсуу хоёр нэг оронд унтаж байгаагаа харж цочоод өсөрч босч ирсгээснээ Сокён найзууд болцгоё гэхэд Ёнсуу гарыг нь хатгаад дотроо дайснаа ойрхон байлга гэж боддог. Ёнсуу Сокёныг дагаад барилга дээр ирснээ Канхид найзууд байцгаая гэж хэлээд гараа өгмөгц Сокён гарыг нь хүчээр бариулдаг. Навууд хүргэлтээр цэцэг тасалбар хоёр ирэхэд гуниглсандаа хинж байсан яах вэ гэж намайг сонгож байгаа юм болов гэж навуу боддог. Цэцэг тасалбар хоёрыг үнэндээ ээж нь явуулчихсан байдаг. Ээж нь өөр хүнтэй гэрлэх гэж яарад хүүгээ хурдан төрүүлж гэрэл гэж хэлдэг. Оройн Канхи навууг цэцэг твэрч явааг хараад Ёнсууг өгснийг нь мэднэ. Уран хүрсэн Канхи эргэж хараад лаа зөвшөглөнө. Мотелийн урд Сион найз аримда сэтгэлээ илчилж чадаагүй чи энэ цэцгийг өөрөө мэдээ зохицуул гэв.
Яг энэ үед нь Янсуу ирээд цэцэг барьсан байхыг нь хараад буруу ойлгоход нь Канхи "Чи надад юрөөс цэцэг авч өгч байгаагүй зү" гэдэг. Маргааш нь Канхи ажиллаар Сөүл явахаар автобусанд суудал яг Янсуугийн хажуугийн суудал байдаг. Янсуу зохицуулах ажилтай болохоор явж байгаа гэснээ Канхигийн тентгийн амьдралыг асуухад нь Канхи шалгалт бэлддэг, жижиг өрөөнд амьдардаг байснаа дурсдаг. Канхи ядраад зүүрмэглэж эхэлтэл Янсуу татаад мөрөөд ирлүүлж унтуулав. Автобуснаас буугаад Канхи Янсууг дагаад яваарай гэд томорсон чи Янсуу метрогоор яаж явахыг сайн мэдэж байдаг. Метроноос буугаад найзууд хамт хоол идэж болно үсттэй гэд хамтдаа хоолно. Дараа нь Канхи Сөүлийн гэрээ үзүүлэе гэд гэртээ дагуулж ирэхэд Янсуу толгойг нь зөөлөн илээд тэрснээ сайн хичээж иржээ гэж хэлв. Энэ үйлдэлт нь Канхигийн сэтгэл хөдлөөд үнсэх гэж ойрцсноор 7 дугаар анги дуустав. 8 дугаар анги. Янсуу Канхиг түлхээд найзууд бай гिचгээд ингэж болохгүй байх гэд тэр хоёр хамт ууж суухаар болдог. Канхи уух юм авах гэд дэлгүүрт очиод бэлгэвч харснаа авчдаг юм уу гэж бодож байтал Янсуу залгаад дэлгүүрээс гараагүй юм бол нэг юм захийг гэхтэн авчихсан гэждэг. Гэртээ ирэхэд Янсуу яг үнэндээ гэрлийн чийдэн цагсан байх ба өөрөө дэлгүүр ороод бэлгэвч рүү харснаа чийдэнгээ авчихдаг. Янсуу гэрлийн чийдэн сольж байхад нь Канхи сэтгэл татам хоолойны түнхийг нь ширтэнэ. Янсуу угаалгын өрөөнд орж талент харснаа зүгээр л найзууд гэж өөртөө сануулна. Тэр хоёр нилийн ууж байгаад нөхцөл байдал эвгүүрэхэд Канхи угаалгын өрөө рүүгээ орж үнэртэй ус цацаад гарч иртэл Янсуу тасраад унтчихсан байдаг. Маргааш өглөө нь Канхи Янсууг сэрээгээд яаж тийм амархан тасардаг байна гэд ярилцсан. Тэр хоёр гэрийнх нь үүдэнд гарч ирэхэд Сокён таарад яагаад хамт унтсан юм уу гэж асуухад тэр хоёр найзууд зүгээр л хамт онсон гэж хэлээд өглөөний цай ууцгаагаад Канхи ганцаараа автобусанд суудал Янсуу ирээд "Буугаад ирээ. Сөүл дахиад нэг хоног хамт өнгөрөөе" гэдэг. Янсуугийн ээж хүүгээ тоглолт очиж үзэхгүй гэдгийг сонсоод барилга дээр очиж Канхиг асуугаад Сөүлд байгааг нь мэдээд уурлана. Канхи Янсууд удаан амьдарсан байраа үзүүлээд жижиг орон дээр хамт хөвтөөд Канхиг яг унах гэж байхад нь Янсуу тэрч аваад инээлдэж байхад нь байрны эзэн хаалга тогшоод тэр хоёр босч ирдэг. Тэр хоёр хамт тоглож зураг авахуулж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Энэ үед Аримаас дуудлага иртэл Янсуугийн ээж Канхиг загнаад "Хүүгээс минь хол бай" гэж хашгичдаг. Янсуугийн ээж Канхигийн аав дээр ирээд олон жилийн өмнө Канхигийн ээж Янсуугийн аав хоёр явалтаж байгаад хамт цогцсон тухай сануулдаг. Тэгээд Канхиг Сөүлийн баян залуутай үерхтийн байж Янсуугийн толгойг эргүүлээд байна. Яг ээжгээ гэхэд Канхигийн аав юу ч хэлж чаддаггүй. Тэд эцэг эхийн хувьд хүүхдүүдээ хил амнаас хамгаалах үүрэгтэй байлаа. Канхи Янсуу хоёрын зугаалга дуусч тосгондоо иртэл Янсуугийн ээж Канхи рүү уурлана. Янсуу ээждээ бүгдийг тайлбарлая гэд ээжтэйгээ үлдэж Канхи буудалдаа ирэхэд найзууд нь хүлээж байгаад Арим ирээд "Янсууд хоёр болзоод байгаа мó?" гэхэд Канхи "Бид хоёр сайн найзууд хамт хонж болдог л бидтэй" гэж хэлв. Намвуу цэцэг плет хоёрыг ээж нь өгснийг мэдээд урам нь хугарч тосгонд тарсан цуу ярианд санаа зовно. Янсуу намвуугаас Канхиг ажиллаа дуусаад Сөүл явтал нь түр хүлээж өгөөч тэр үед тосгоныхонд үннээ хэлцгээе гэж гуйлаа. Канхи Янсуу хоёроос болж Янсуугийн ээж нь эмнэлэг твтээд Янсууг буудлаас гараад гэртээ бай гэж хэлнэ. Олон жилийн өмнө аав нь Канхигийн ээжээс болж ослоор өнгөрсөн штэ гэж хүүдээ сануулна. Канхи Сокёнтой уулзаад тосгоны барилгаа орхиод Сөүл рүү буцмаар байгаагаа хэлдэг. Оройн Янсуугийн ээж Канхид "Хүүгээс минь хол бай. Ээжгээ царайлчаад" гэхэд Канхи тэсэхгүй "Тэгвэл хүүгээсээ хар" гэд хэлчихдэг. Канхи гадаа сууж байтал Сокён ирээд зүйлт бэлэглээд барилга дуусмагц жинхэнэ найз залуучин болмоор байна. Тосгон даяар зарламаар байна гэв. Янсуу өмнө болсон ослын талаар бодож тэр үед ухаан алдаж байсан Канхиг бодож санаан зовно. Маргааш нь ээжигээ хоолнд ураад ээж нь Канхиг орхиод ээжигээ сонгожээ гэж баярлдаг. Янсуу ээжтэй сэтгэлээ нээж аавыгаа Канхигийн ээжтэй уулздаг байсныг мэддэг байсан. Аав нь жаргалтай байдаг байсан болохоор дургуутдаггүй байсан ч ээжигээ өрөвддөг байснаа хэлдэг. Иннээс болоод Канхид сайн байхаа болж чадахгүй гэд хэлээд Канхи рүү гүйж очиод шууд л хоёулаа үерхий гэдгээ тодорхой хэлээд үнсэлцснээр 8 дугаар анги дуустдаг. 9 дугаар анги. Баярлсан Канхи өрөөндөө ирээд Сокёны үерхэх санал тавьж өгсөн зүйлтийг нь хараад санаад Янсуу руу залгаад уулзаж тосгоныхны цуу ярианаас айгаад ажил дуустал Сокёнтой хуурамчаар хосуучиг дүүрсгэж байгаагаа тайлбарлахад нь Янсуу инээгээд албан ёсоор хос болсондоо баяртайгаар Канхиг үнсдэг.
Канхи маргааш нь Сокёноос дуудлага аваад буудлаас гартал танихгүй хүмүүс нэг нэгээрээ улаан сарнаа өгөөд улаан хевсэн дээр алхан ирэхэд Сокён тайзан дээр хайрын дуу дуулцгаад Канхид бөгж өгөн гэрлэх санал тавьж тосгоноор дүүр юм болдог. Үзэгдэл солигдож Канхи илүү цагаар шаргуу ажиллаж Сокёнд юм хэлдэггүй. Оройн Ёнсуу Сокёнтой уулзаад сэтгэлээ уудлан Канхид хайртайгаа хэлнэ. Энийг сонссон Сокён зайгаа тавьж өгье. Канхиг битгий шархлуулаарай, бас битгий тавьж явуулаарай гэв. Ёнсуу Канхи хоёр сайн найзуудтай харилцаагаа хэлээд жаргалтайгаар болцсон. Тэдний зургийг нэг хүн Сокён руу явуултал сэтгэл нь тавгуутаж, найз Эстер нь түүнийг тайвшруулж чи царайлаг чамаг алдсан Канхи азгүй л байна да гэсний өмнө нь Сокёнтой гэрлэхийг хүсдэг байсан ч Сокён ямар ч алхам хийгээгүй болохоор найз хэвээрээ үлдсэнийг хэлв. Сокён гайхширхад Эстер тоглосон юм а гэд тэр хоёр Эстрийн төрөх хүүхдэд хувцас үзэж байтал Эстрийн нөхөр өөр хүүхэнтэй яваг харсан Сокён уурлаж очиод цохиж унгав. Эстер ирээд үеэл охинно гэж тайлбарлахад нөхөр нь Сокёнд эхнэрээсээ хол байхыг сануулдаг. Тосгоныхон Ёнсууд ээж чин уурлаад хэд хоног хоолч идээгүй одоо алга болчихлоо гэхэд Ёнсуу ээж рүүгээ залгахтал утсаа авдаггүй. Ёнсуугийн ээж уурлаад хийдэд очиж бясалгал хийж байв. Ёнсуу ээжигээ тоолгүй Канхитай болцоор л байх ба Канхид өглөөний цай бэлдэж өгөөд үерхлээ ил болгоё гэж хэлдэг. Тэр хоёр хос бөгж авахар дэлгүүрт очино. Ёнсуу мөнгө хадгалсан болохоор үнтэйг авъя гэхэд Канхи хямдханч гой загвартайг сонгож авдаг. Ёнсуу ирээдүйд илүү гоёыг авч өгнө гэж амлахад Канхи хамаагүй гэв. Оройн Канхигийн өрөөнд ороод Канхи гэрлээ унтрааж Ёнсуу руу ойрттол Ёнсуу хүмүүс харчвал яах юм гэж хэлв. Гинт арим хаалга нүдээд ээжигээ дагуулж ирдэг. Аав нь ээжийг нь зодсон болохоор буудал тонохоор болно. Найзууд тойрч суугаад амьдралын хэцүү үеэ дурсаж ярилцсан. Ёнсуу ээж нь утсаа авахгүй, ойлголцохгүй байгаагаа хэлтэл Канхиг хаяад ээж нь өөр хүнтэй хамт явж байхдаа осолд орж нас орсон гэд найзтайгаа тэврэлдэн тэд бие биенээ тайлгарууллаа. Канхи аав руугаа залгатал хуан захирал утсыг нь авна. Канхи тэр хоёрыг болцдог болчих гэж бодов. Гэвч бодит байдал дээр аав нь өвдөөд эмнэлэг твтэж хуан захирал зүгээр л эргэлдээр ирсэн байв. Өрөөнийх нь хүн охинтойгоо ярихыг харж инээснээ одоохондоо өвчнөө охиндоо хэлэхгүй гэж бодов. Ёнсуугийн ээж нэгэн боловсон залуугаар хөргүүлэн гэртээ ирснээ Ёнсууг танихгүй царайлж уурласаар байв. Канхи сөүл рүү ажиллаар явхаа хэлэхэд Ёнсуу хором холдмооргүй санагдан тэвэрлээ. Канхи сөүлд ирээд Сокёнтой уулзаж зүйлтийг нь буцааж өгөхөд шархалсан зүрхтэй Сокён түүнтэй хүйтэн хөндий харьцдаг. Эстер түүнийг Канхид жинхнээсээ сайн байсан болохоор ийм зан гаргаж байгаа байх гэд Канхигаар гэртээ хөргүүлтэл зогсоол дээр нөхөр нь үеэл гээд байсан хүүхэнтэйгээ үнсэлцэж байхыг хараад жирэмсэн учраас стресстэд гидсэн өвдөөд эмнэлэг явдаг. Тосгоны нэг хүн Канхигийн аавд Сокёноос гэрлэх санал авсан тэрнтэйгээ гэрлээсэ гэж хэлнэ. Ёнсуугийн ээж Канхигийн ааваас туслаач дээ ахаа тэр хоёрыг зогсоогооч дээ гэхэд аав нь би охиноо тосгоныхноор хараалгуулж чамаар загнуулахгүй угаасаа тэр хоёрыг болиулна гэв. Аав нь Канхигаас хэрвээ чи Ёнсуугаас салах юм бол би хуан захиралтай уулзахгүй бай гэхэд Канхи анх удаа ааваасаа ийм гуйлт сонсоод гайхширсан ч аавынхаа хэлснийг зөвшөөрөхгүй байхаар шийддэг. Ёнсуу Канхид сөүлд очиж амьдарцгаая гэв. Канхи Ёнсуугийн ээжтэй тааралттал Канхиг яг ээжигийн хувь тавилантай гэд хэлж өгдөг. Канхи Ёнсуу хоёр шөнө сөүл рүү явж байтал Канхи осолцсон машин зам дээр байна зогсооч гэж хэлэхээр нь Ёнсуу гайхаж байтал гинэт урдаас нь машин гарч ирээд осолддог. Тэгээд эмнэлэг явснаар 9-р анги дуустдаг. 10-р анги. Осолдсон мэдээг сонсоод Ёнсуугийн ээж Канхигийн аавтай эмнэлэг рүү яаран ирнэ. Канхи ухаан ороод тэр хоёр сүртэй бэртээгүй болохоор гэртээ харьдаг. Аав нь Канхиг оронд нь оруулж амраахад Канхи ээжийнхээ ослын өдрийн тухай ааваасаа асууна. Аав нь тэр өдөр бол амьдралынх нь хамгийн хэцүү өдөр байсан гэв. Тэр өдөр Канхиг аав ээж хоёр нь дагуулад Калифорниа явах гэж байсан ч аав нь мөнгөө л увирдуулад ээж нь урам хугараад Ёнсуугийн аавтай явж байгаад тэр шөнө нь осолд орсон байв. Ёнсуу Канхи хоёр нууцаар машин суугаад ослыг боддоор нь харсан байх ба Канхи аавыгаа тэр өдөр хүнд зэллүүлж хамаг юмаа алдсныг нь мэдээгүй байлаа. Аав нь тэр өдөр эхнэр дээрээ очиж чадаагүйдээ харамсаж өөрийгөө буруутгаж явдаг. Үүрээр Канхи гинэт мартагдсан дурсамжууд нь бодогдоод ээжийнхээ ослын газар нь очиж харахад ганцаараа төөрч байсныгаа санана. Канхиг эрт гараад явсныг сонссон Ёнсуу Канхиг хайж очоод найз охиноо чанга гихчин тэрвэрдэг. Канхи сөүлд очоод ажил дээрээ алдаа гаргаад байгаа Сокёнд
Чи гэрлэх саналт чинь татгалцснаас болж ингээгүй стресс болоод ингээд байгаа биз дээ гэж хэлнэ. Сокён нөхөр нь араар нь тавьж байгааг нь Эстер мэдхгүй гэхэд Канхи Эстер мэдэж байгаа гэв. Канхи гэрээ цэвэрлэж байгаад буудан доороосоо Теди баавгаа олоод авах гэж байгаад гинэт марцсан байсан олон жилийн өмнөх багынхаа дурсамжийг санана. Канхи ээжтэйгээ Калифорниа явах гээд бэлдсэн ч аав нэрээгүй болохоор буцаад буудалтаа орж унтахад Канхи шүн ээжигээ явчихвээ гэж санаан зовоод өөртөөгөө холбоод хөлнөөс нь уцаар уйчихдаг. Өглөөс ирэхэд ээж нь байхгүй яарад хартал Ёнсуугийн аавтай зогсохыг хараад уур нь хүрээд баавгаагаа Ёнсуугийн аавын машины яндан руу чигчигдэг. Тэрнээс болж машин нь носолд орчихж гээд Канхи зүгтэж алга болоход нь Ёнсуу олсон байв. Мартагдсан байсан энэ дурсамжаа Канхи санаад мотель руугаа ирэхэд аав нь гитар дээр намуухан аяд тоглож байдаг. Охиноо нэг л биш байгааг анзаарсан аав нь охиноо тайт оруулах гэтэл Канхи ээжийнхээ ослоос болоод аавыгаа уурчлах уу эсвэл өөрийгөө буруутгах уу гэдгээ шийдэж чадахгүй эргэлзэнэ. Канхи сөүлд ирээд Ёнсуугийн ээжтэй нь уулзна. Ёнсуугийн ээж Канхиг ээжтэйгээ ижил тавилантай гэж хэлээд Канхи осолдсон болохоор гимшингүй эртэл Канхи шууд л бүхийж уушлалт гуйлаа. Канхи тосгоноос явхаасаа өмнө Ёнсуутай уулзтал Ёнсуу түнд маш их сэтгэлтэй гэдгээ илэрхийлж сэтгэлийн үгээ хэлнэ. Канхи нулимсаа зогсоож дийлэхгүй уйлж өөрийн ээж болон Ёнсуугийн аавын осолд би буруутай тоглоомоо янданлуу хийснээс болж осолдсон гэж хэлж тиймээс чамайг харах нүур надад байхгүй. Хайртай гэдэг үгийг салгатаа хэлдэг бидтэй гэж хэлснээр 10 дугаар анги дуустдаг. 11 дугаар анги. Сөүлд Сокён Канхиг сонио арчлаад байгааг анзаараад сүм рүү дагаж очтол Канхи ээж болон Ёнсуугийн аавыг алсан гээд нүглээ намжилж байлаа. Сокён Канхид хандан тэр үед чи 10 нас ч хүрээгүй юу ч мэдгүй жаахан байсан штэ. Өөрийгөө шийтгэхэд байлгүй Ёнсуутай бүх зүйлээ нуугүй ярилц гэв. Канхигийн аав нь хор тавдраар өвдсөн ба Ёнсуу түүнийг эмнэлэгт үзүүлж байлаа. Эмч нь одоо химийн эмчилгээд хийлгсэн дээр гэж зөвлөөд Ёнсуу маягтыг нь бүглэж байгаад ухаан захиралтай тааралддаг. Үнэн дээр ухаан захирал 3 жилийн өмнө аавыг нь хор тавдартай байхад нь анх уулзсан байв. Ухаан захиралч хор тавдраа эмчилүүлж байсан ба аав нь бүх хүнээс өвчнөө нууж тэр хоёр бие биенээ дэмждэг эмнэлгийн найзууд болсон байдаг. Канхигийн аав үлдсэн амьдралаа химийн эмчилгээ хийлгэж биш аялж зугаатай өнгөрүүлмээр байгаа. Бас охиндоо өвчнөө мэдэгдмээргүй байна. Сайн аав байж чадаагүй одоо зовоохыг хүсэхгүй байна гэж нулимстай нүдээр Ёнсууд хэлнэ. Канхи Ёнсууг хайж эмнэлэгт нь иртэл намвуу тэрнийг сөүлд ажиллах ярилцлага өгөх гээд явсан байхаа гэв. Канхи шууд Ёнсуу руу залгатал уцаа авахгүй байхаар нь ярилцъя гэж мессежүүлдэв. Канхи сэтгэлээр унаж ажиллаа хийх эрч хүчгүй сууж байтал ажилчид нь Ёнсуу буцаж ирснийг хэлэхэд Канхи Ёнсуутай уулзгаар очино. Ёнсуу аавынх нь өвчний тухай мэдчихвээ гэж санаа зовоод Канхигээс зайгаа барьдаг. Ёнсуу садалтандаа ч шархалсан хэвээр Канхи сэтгэлээр унан яахаа мэддэггүй. Сокён Ёнсуу дээр ирж уулзаад Канхиг Америк руу сурахаар явах төлөвлөгөөтэй байгааг нь хэлв. Ёнсуу Канхиг зүгтхийг нь зүгээр харж чадахгүй Канхи дээр очиод цагдаагийн хилцэс дагуулж очиод аав ээжийнхээ ослын протоколыг үзэхээр болно. Хүсэлт өгчгөөд Ёнсуу Канхигийн гарыг чанга атгаж би чамд итгэж байна. Чи буруугүй гэд халуун дулаан үгсгэлж Канхи сэтгэл нь онгойж уйлаад Ёнсуу түүнийг тайвшруулад күртгээ өмсүүлтэл карманаас нь эмнэлгийн бичиг гарч ирнэ. Ёнсуугээс юу вэ гэж асуухад Ёнсуу найз нь бэрчгсэн гэж худал хэлнэ. Канхи Ёнсууг ирээдүйд надаас юу ч битгий нуугаарай. Би биеэ түлхэхээр байдалд орохгүй байцгаая гэж амлацгаав. Цагдаагийн газраас хэргийн протокол ирэхэд үнэндээ тэр осол Канхигийн баавганаас болоогүй хальтаргаанаас болж 4 машин осолцсон байдаг. Үннийг мэдсэн Канхигийн сэтгэл уужирч Ёнсуу түүнийг чимээгүй тэрвэрдэг. Ёнсуу Канхиг дагуулад ээж дээрээ очиод албан ёсны найз охиноо гэж танилцуулахад ээж нь өнгөрснөө тавьж явуулж чадахгүй Канхигийн ээжийг нь нөхөртөөний уулзсан дуурлаж машинтай хавцал руу унчихъя гэд явж байтал машиных нь янданд Канхигийн баавгаа орсноос болоод үхэж чадаагүй. Чи бол муу хүүхэд гэж өглөв. Энийг сонссон Канхи ээжийнх нь өмнө очиж сөгдөөд өршөөл гуйхад Ёнсуу Канхиг босгоод ээждээ Канхи бол миний хувьд өнгөрсөн одоо ирээдүйд минь хамгийн чухал хүн гэв. Ёнсуугийн хэлсэн үгнүүд Канхигийн сэтгэлийг амраана. Оройн мотелд очиод аавынхаа өрөөнд очиход аав нь бүх зүйл зүгээр юм шиг жүжиглэнэ. Канхи санал дээрээс ууттай маш олон юм олоод асуухад аав нь худал хэлдэг.
Янсуугаас асуусан ч бас л худлаа хэлдэг. Канхи интернетээс юуны юм гэдгийг нь хайтал хор тавдрын эсрэг үйлчилгээтэй байдаг. Сэжигтэй санагдаад Янсуу аав хоёроо дагаж явтал аав нь нэг маягт бүглэж байхад нь шүүрч авах үед аав нь бүх үннээ хэлнэ. Шоконд орж сэтгэл нь өвдсөн Канхи Янсууг үннийг нуусан гэж уурлав. Янсуу машинд нь гялс орж суугаад түүний хажууд нь хань болж явснаар 11-р анги дуусна. 12-р анги. Канхи сүүлийн гэртээ ирээд хүчтэй юм шиг царайлж аавынхаа өгч байсан хоолыг идэж байтал нулимс нь өөрөө ирэхгүй урсна. Янсуу Канхиг уйлж болно гэхэд Канхи ядартлаа уйлаад аав үргэлж тэнэг хүн шиг царайлж байдаг байсан. Одоо харин өвдөөд нухацтай байгааг нь харахад би муухай харьцаж байсандаа харамсаж байна гэхэд Янсуу түүнийг тэрвэрнэ. Янсууч бас нулимсаа барьж чадалгүй үргэлж Канхигийн хажууд байна гэж амлана. Янсуу Канхиг унттал нь харж сув. Шөнө нь Канхи сэрээд Янсуугийн араас тэврээд аавынхаа тухай тайвнаар ярьж эхлэв. Аавдаа дургуй байсан өдрүүдэд буцаагаад аавтайгаа илүү их цагийг хамт өнгөрүүлмээр байна гэв. Янсуу одоо аавдаа хит их санаа зовж байснаас зүгээр л уулзмаар байвал уулзсан нь дээр гэлээ. Канхи буудалтаа очиод аав дээрээ ортол аав нь өөдрөгөөр яг л жаахан хүүхэд шиг тоглоом шоглоом хийж байлаа. Канхи Хуан захирал аав хоёрынхоо ямар харилцаатайг мэдэж авлаа. Хуан захирал Канхиг хүчтэй байгаарэ. Аав чи энэ бүхнийг давж чадна гэв. Канхи Янсуугийн үсийг хатааж байтал Янсуу өөдөөс нь хараад аавыгаа хүснээр нь сувлын газар руу очихыг зөвшөөрдөө гэв. Аав нь сувлал руу очиж нам гүн болоход тэд аавыгаа үлдээхийн тулд буудлаа засгаар ярилцсан. Гэвч оройн аав нь буудлаа зарахаар зар тавьсныг олж мэдэв. Үл хөдлөхийн агент ирж хүмүүст үзүүлэхэд Канхигийн дургуун хүрээд тэднийг хөөгөөд аав дээрээ зочлоно. Аав нь ухаангүй унтаж байхыг хараад тэсэлгүй гарч ирнэ. Анх удаа л аав нь ингэж өвцөн байхыг харна. Янсуу түүнийг дэмжиж Канхи тайвширч инээмсэглэл тодруулж аав дээрээ ороод яагаад зарах гэж байгааг нь асууна. Аав нь намайг өнгөрсний дараа буудал минь харж хандах хүнгүй та нарт ч бас дурсамжууд орж ирээд хэцүү байх. Тиймээс тавьж явуулмаар байна гэлээ. Канхи аавыгаа үлдээмээр байна. Тиймээс буудлаа сувлал болгоё гэж санаагаа хэлэхэд аав нь зөвшөөрөв. Канхи мотело сувлал болгохоор загвараа гаргаад завгүй байх ба Янсуу хажууд нь дэмжсээр л. Канхи шинэ буудлын ажлаач амжилттай дуусч Сокёнтой хуурамч харилцаагаа дуусгаж Сокён үргэлж Эстер тайртай байсныг нь ойлгоно. Хэдэн өдрийн өмнө Эстер сохор болзоонд явж байхад нь Сокён сайн нөхөртэй болоосой гэж найдсан ч олдоогүй. Сокён өөр хүн хай гэхэд нь Эстер хэрэггүй би ганцаараа хүүхдээ өсгөж чадна гэхэд нь Сокён тослно гэсэн байв. Тиймээс бид найзууд хിവэрээ үлдэнэ. Хосууд болж чадахгүй гэв. Канхи буудлын нээлтээс өмнө Янсууд хамгийн анх харуулахыг хүсээд харуултал Янсуу түүнийг магтана. Маргааш нь буудлын нээлт болж тэд туу цайшлах ёслолоо хийгээд дараа нь үдшилэг болж хуучны ангийнхан нь Канхигаас уушлалт гуйж Канхигийн сэтгэл нь хөдлөнө. Канхи болон түүний найзууд аавынх нь төрсөн өдрийг тэмдэглэж парти хийгээд Канхи аавыгаа чанга тэрвэн аз жаргалтай байгаарэ гэж хүсв. Оройн гадаа Янсуутай хамт цас харж байгаад анхны хайртайгаа гэрэлдэг гээд 10 ширхэг цас идэв. Хосууд цасан дээр байшин зураад үргэлж бие биетэйгээ хамт байна гэж амлаад кино маань аз жаргалтайгаар төгсдөг. Кали дэм буудал хэмээх хөөрхөн кино тайлбартай маань 12 ангийн турш хамт байсанд баярлалаа. Үнэхээр гээлзүүлж, эргэлзүүлсэн адармаатай кино байлаа шүү. Ашгүй гоё дуслаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.